өнөөдөр дэлхийн нийтээр нэгдсэн үндэсний байгууллага ер нь олон улс даяараа хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр Скотланд талаар хүний эрхийн тохиолдуулан бас багахан нээлттэй сонсголтыг явуулж байгаа юм байна шүү дээ. Тий. Яг хоо 1948 оны 12 сарын 10-ны өдөр одоо нэгдсэн үндэсний байгууллагаас хүний эрхийн түгээмэл тунхаглалыг анх удаа баталж байсан. Монгол улс 1961 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн улс болсноор энэхүү тунхагдлыг одоо авч хэрэгжүүлж явж байгаа. Тэр утгаараа бидний яг өнөөдрийн арга хэмжээ бол одоо хүний эрхийн түгээмэл тунхаглал заасан одоо нийт нэг 30 эрх байдаг. Тэрийг одоо хүмүүс ард иргэдэд нөгөө ухаануудыг ойлгуулъя гэж хэлдэг. Бодит амьдрал дээр бол одоо хүний эрх бол ингээд шалан дээр хаягдсан шиг л нөхцөл байдал байгаа шүү дээ. Нөгөө талаасаа бас хүний эрхийн 30 гаруй тунхаглал заасан одоо хүний эрхээ бид нар тэр бүлэн ойлгохгүй байна. Түр заасан бодитоор авч хэрэгжүүлэхгүй байна. Иргэд нь өөрсдөө эрхээ мэдэхгүй байна, тий? Холбогдох одоо төрийн байгууллагууд одоо эрхээ бусдын эрхийг зөрчиж байна. Гэхдээ олон асуудал байгаа. Тийм учраас бол иргэдийг хэвлэл мэдээлэл одоо сэтгүүлчдийг одоо нам харгалзахгүй аль улс төрийн намын гишүүдийг хурж ирээч үгээ хэлээч жүз одоо хэлэх хэлээч тийм ээ. Тэгээд яг энэ дээр хүний эрхийн талаар ойлголтыг одоо олон нийтэд түгээе гэсэн одоо гол санал өгж байгаа. Бидний зүгээс одоо үг хэлсэн хүмүүсийн одоо яриаг бас видео бодлоор бичиж аваад анализ хийгээд бидний хүний эрх зөрчиж байгаа талаас одоо төрийн өндөрлөгүүдэд одоо тайлан нөхцөлийн тайлан өгөх холбох төрийн байгууллагууд шаардлага өргөдөх гэсэн мэтлэн үе шаттай арга хэмжээ дараа наавал гэсэн тийм бодолтой хийж байна л дээ. Ер нь нээлттэй сонсголт ирсэн хүн болго үгээ хэлэх боломжтой. Хүн болго үгээ хэлэх боломжтой. Чөлөөтэй. Тий. Угаасаа бид нар ч нэг юм байгаа шүү дээ. Хүн одоо үгээ хэлж ээж дотор асуудал гарах хэрэгтэй шүү дээ. Өчигдөр хийж одоо юу вэ? Бензин гэж ч одоо үнэхээр олдохгүй хэцүү шүү дээ. Бидний зовлон их байна. Энэ бол яг хуу шатхан гэдэг чинь одоо хүнийг эрүүл аюулгүй амьдралд нөхцөл хангах хэвээр төр өрөх хүлээж байгаа шүү дээ. Хүний одоо позитив ирэх тийм ээ. Эрүүл аюулгүй амьдралд очих амьдрах. Энэ өрхийг нь хангах ёстой байна. Хийх хэрэгтэй байна. Энэ өдөр дэлхийн одоо 365 хоногийн нэг өдөрд одоо бид нар яаж нэг үгээ хэлээ. Хуулийнхаа дагуу үгээ хэлээ. Үзэл одоо илэрхийлээ. Тийм ээ. Тэгэхгүй бол бидний чинь одоо барих хорих цагдах одоо энэ бол хүмүүс шүү дээ. Одоо мөнх эрдэнэ тий анх хоёр тий одоо нөөвар Монголчууд олон залуучууд үгээ хэлснийхээ төлөө үйл бодлоо илэрхийлснийхээ төлөө тийм ээ гартаа гав зүгэл баригдаад хоригдоод ингэж байгаа. Ядаж бид нар ч одоо 2024 онд тийм ээ ядаж сонгуулийн үеэр хүний эрхийг дээдлэж шударгаар сонгуул хийдэг болоосоо тийм ээ цаашдаа Монгол улсын хүний эрхийг төрн дээдлж хэрэгжүүлдэг байгаасаа гэсэн төлөө бид нар одоо иймэрхүү одоо нийтэд сонслоо гэж байна. Ерөн бол яг нүүрсээ сонсоход төр хийгээд байгаа шүү дээ. Нөгөө жинхэнэ нүүрсний асуудлыг гардаж хариуцсан 95 компани гүйцэтгэл ган хуйгийг нь сонсголт оруулахгүйгээд чи юу гэсэн үг вэ те? Зүгээр дуртай хүнийг нь оруулаад байдаг. Оруулах ёстой хүнийг нь оруулахгүй байдаг. Гэхдээ тийм байгаа бол гэр бүлийг нь хурж иж байгаа сайхан үгээ хэлмээр байл гэж л те. Нөхцөл байдал юу вэ? Мөнх эрдэнэ гэр бүлийг бас дуудаж байна. Гэхдээ энэ одоо ирээч. Хэл мэдээлэлээр мөнх эрдэнэ чөлөөтөө сулгацсан гэдэг ах юм. Ингээд худал мэдээлэл тараагаад байгаа байхгүй. Тийм байхгүй. Дээрэс нь Монгол хөө ирээч, ган хүлэг ирээч тийм ээ. Нөө варынхан ирээч, тий? Шимбат ирээч. Өнөр заргийнхан бас ирээч. Тийм үү? Бүгдөө өдөр үгээ хэлж үйл бодлоо илэрхийлэх ёстой байхгүй. Энэ өдрийг Монголд үйл ажиллагаа болж байгаа энэ өдрийг дэлхийн олон нийт харж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллага өнөөдрийг ажиглаж байгаа. Барууны одоо энэ элчин сайдын модус хүний байгууллага энэ өдөр монголчууд юу хийж байгаа, ямар үгээ хэлж байгаа гэдгийг маш анхааралтай сонсдог. Энэ өдөр бид нар үгээ хэлж үйл бодлоо илэрхийлэх ёстой. Тэгэхгүй бол дахиж өөрөөдөө сонсох юм бол төдийлөн хүлээж авдаг. Ийм нэг онцлогтой өдөр л та. Тийм учраас энэ өдөр бид чөлөөтэй үгээ хэлдэг, үйл бодлоо илэрхийлдэг. Энэ соёлыг жил болгон зохион байгуулалт хиймээр байгаа. Нөгөө талаар бас 89 оны 12 сарын 10-ны өдөр тийм ээ анх одоо социалист нийгэмдээс арсын нийгэмдөө шилжихэд энэс хөтөн өдөр байсан шүү дээ тийм ээ анх одоо хонхны дуг одоо дуулаад зогс сайхан тэлэгааж те тэгжээж одоо бас нэг арчлыг авчихад бас нэг төөчөө болсон яг энэ өдөр одоогоос хэдэн жил юм даа тийм ээ 34 жил юм байна тийм үү 34 жилийн өмнө одоо ингэж одоо ахнаар маань ийм хөтөн бол хонч тийм үлсгэн зарлж бас нэлээд явж ирсэн юм байна. Ерөн бол эрх чөлөө бол үнтэй гэдэг одоо өнөр хэсгийг хэлдэг бол чухал ахгүй. Бид нар эрх чөлөөнийхөө төлөө одоо үгээ хэлж явахгүй бол нэгэн дарангуул нэгэн рүү шилжснийхэн дараа 1000 ордоод гашхаж ямарч нэмэр байхгүй.